Эрдэнэ боловсрол эрч хүч эв нэгдэл хамтын хүч гэсэн ураатай ажилладаг Дархуул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо үүсч хөгжсөний түүхт 55 жилийн ан баярын хүрээнд хайр дүрэнгаар аяныг өрнүүлж зорилтод бүлгийн 55 эмэгтэй тусалж тусламж үзүүлэхээр шийдвэрлсэн. Энэ хүрээнд аймгийн Азагдарган тамгын газар аймгийн эмэгтэйчүүдийн холбоо хамтран хайр дүрэнгаар аяны нээлтийн арга хэмжээг өнөөдөр дархан тавь зогсолборт явууллаа. Нээлтэд аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга цас чихэр болон хэлтсийн удирдлагууд эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн болон анхан шатны эмэгтэй зөвлөлийн оролцсон юм а. Нээлтийн үйл ажиллагаанд маань маш олон байгууллага бас багийн эмэгтэйчүүдийн зөвлөлүүд маань хүрэлцэн ирсэн байгаа. Хайр дүрэнгаар аяныхаа хүрээнд бид нар 55 эмэгтэйд тусламж үзүүлнэ. Тэгээд энэ 55 эмэгтэй маань болохоор одоо яг нэг жоохон амьдралт нь өөрт нь ингээд жаахан ч гэсэн дэм болоод өгөхөд амьдрал нь урагшаагаа явуулах тийм амьдралын гэсэн төлөө зорилготой тэмүүлэлтэй эмэгтэйчүүдийг сонгож туслахыг зорьсон байгаа. Тэгээд мөн бидний одоо энэ уриалгаар нэгдэж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд маш олноор нэгдэж байна. Хамгийн ихнийх нь Дархан улс компанийн маань бидний шилжиж явах цомыг аваад ингээд өөрийнхөө байгууллагынхаа хүмүүс тусламжаа үзүүлж байгаа маш талархууштай сайхан байна. Бас их Монгол Life их Монгол компанийнхаа хамт олондоос баярлалаа илэрхийлье. Энэ өгсөн энэ бүтээгдэхүүнийг бид нар эмэгтэйчүүдтэй хүргэнэ. Зорилтод бүлгийн эмэгтэйчүүд маань эрүүл мэндийнхаа төлөө нэгэн ч гэсэн гоё бүтээгдэхүүн авч хэрэглэж байгаад бас баяртай байна. Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал хайр дүрэнгаар аянд хөдөлмөр халамжийн байгууллагаас байнга тусламж аваад байдаггүй. Өргөтөлгөөсөн ажил хий гэсэн ч ажилд авдаггүй. Өвчтөй боловч боломжгүй улмаас эмчлүүлж чаддаггүй. Амьдралд нь жаахан л дэм болоод өгвөл урагшлах боломжтой эмэгтэйчүүдэд хамруулах зорилготой ажээ. Аяны нээлтийн үеэр аймгийн нийтийн аж ахуйн үйлчлэгийн газарт байцаагчаар ажиллаж байгаа Рэнцэн Огтон Цэндманд аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос өргөө цагаан гэр бэлэглэж сэтгэлийн дэмээг хайрлалаа. Аймгийн эмэгтэйчүүдийн холбоонд баярлал талхсан ийм сайхан 5 хамтаа өргөөгөр өгсөн. Туйлаас их баярлалаа. Баярлалаа гэдэг бол багтал гэж бодож байна. Би бол 15 дугаар багт ер нь 2001 оноос эхлээл амьдэрсэн. Би 6 хүүхэдтэй нөхөр маань өнгөрч хатуу хүүхдийг зааж зүдэрч зовхолтой зовж аргахгүйтэй зарж явсан. Би бол бас маш их хэцүү хүн болоод зовлон даад жаргал даагүй зүрх юм бэ. Хатуу хүүхдийн амьдралыг өдөө хүүхдүүд амьдарч яваа. Нийт ах үйлчлэгээний 15 дугаар багийг хариуцсан хог төвлөлтийн байцаагч хийдэг. Энэ байгууллагад ажиллаа одоо 10 хэдэн жил болж байна. Өмнөдөө бол сайхан байгууллага өөрийн тавныг үлчийн хөрөө хүртэл ажилтдаг улсууд нийт ах үйлчлэгийн ажилчид гэдгийг өөрөө орж хамт олондоо орж энэ байдлыг эдгэрсэн. Хамт олондоо маш их баярлалаа, талархлаа. Баярлалаа гэдэг бол тест багтал гэж бодож байна би бол. Аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос эхлүүлсэн энэхүү тусламжийн шилжин явах цомыг Дархан улс компанид хүлээлгэн өглөө. Мөн дэлхийн эрүүл мэндийн соёл боловсрол шинжиллийн Монгол улсдаа түгээн дэлгэрүүлж эрүүл жаргалтай өвдөг шамдралыг цэцгэлүүлэн хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахад бидний зорилго хэмээн зорилготой ажилладаг Like Life их Монгол компани хамт олон нэгдэж 3 сая төгрөгийн эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүнийг хандилсан юм а. 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх энэхүү аянд нийт дархамжууд та бүхнийгээ нэгтгэхийг уриалж байна.